Сайн байцгаана үзэгчдээ Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн бэлтгэдэг ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочин шүүгчээр нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Урангуй оролцож байна. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Урангуй Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд эргэцэн бакалавр, хууль зүйн ухааны магистр, Шигээ худаг их сургуулийн докторант 2013-аас 2017 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамгаалын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүгчийн туслах 2017-оос 2018 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлбэст грейд судлаач 2018-аас 2019 онд Улаанбаатар Смарт карт хариуцлагатай хувьцаат компанийн ерөнхий захирлын ажлын албанд хуулийн зөвлөх 2019-с 2022 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч 2021 онд Монкон групп хариуцлагатай хувьцаат компанид грейд хуульч 2022 онд Монгол Улсын соёлын яамд грейд хуульч 2022 оны 11-р сараас нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. За өнөөдрийн хөтлөгчөөр иргэдийн төлөөлөл болж сэтгүүлч Нямсруу миний бие оролцож байна. За өнөөдөр үзэгчдээ бидний зүгээс татварын эрх зүйн зарим асуудлыг мэдээллүүдийг хүргье гэж бодсон юм аа. Юуны төрөнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдээ бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За иргэдийн дунд татварын ер нь эрх зүйн зарим асуудлуудыг асуухыг хүсдэг. За иргэд гэлтгүй миний хувьд ч гэсэн адилхан мэдхийг хүсэж байгаа зарим асуултуудаа танаас асууя гэж бодож байна. Юуны төрөнд ярианы эхлэлд захиргааны хэргийн шүүхэд татвартай холбоотой ямар хэрэг маргааныг авч шийдвэрлэдэг талаар яриагаа эхлүүлэе гэж бодож байна. За ер нь захиргааны хэргийн шүүх нь өөрөө төрийн байгууллага албан тушаалтны шийдвэрүүл ажиллагаатай холбогдуулаад гаргасан хэмжлэл гомдол маргааныг хянан шийдвэрлэдэг ийм байгууллага юм. Тэгэхээр татварын байгууллага юу ах нь? Захиргааны байгууллага байх нь. Тэгэхээр татварын байгууллагаас гарч байгаа эрхийн актууд тийм ээ? Эрхийн актууд шийдвэр үйл ажиллагаа нь өөрөө хүн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн гэж үзэх юм бол шүүхэд хандаж хэмжил гаргана. Энэ хэмжлийн хүрээнд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ. За энэ дундаа ямар маргаанууд нийтлэхээр байдаг вэ гэхээр татварын байгууллага тухайн жишээ нь компаниг тийм ээ хянан шалгалт хийлээ гэхэд нөхөн ногдуулалтын акт гарна. Энэ нөхөн ногдуулалтын актыг зөвшөөрөөд шүүхэд маргах боломжтой. За татварын буцаалтыг өхөөс татгалзлаа гэхэд энэ буцаалтаа эргүүлж авмаар байна. Ахгүй байгаа шийдвэр эсвэлтэх нь магадгүй тийм ээ хууль бус байна гэж маргаж болж байна. За татварын нэхэмжлэхүүд байна. Нэхэмжлэхүүдийн талаар бас маргах боломжтой. Гэтэ энэ бас тодорхой хүрээний хязгаар байгаа. Тухайн нэхэмжлэх автоматар тийм ээ тухайн татвар төлөгчийн тайланд үндэслээд гарчихсан ийм нэхэмжлэх бол яг актын шинжийг агуулахгүй ч гэдэг юм уу. За магадгүй газрын төлбөр ногдуулаад нэхэмжлэх үүссэн байгаа тохиолдолд энийг зөвшөөрөхгүй тал нь тий. За энэ яхаараа газрын төлбөрийг би ийм хэмжээгээр төлдөг юм. Ягаад нэхэмжлэх нь ингээд үүсч үгэдэг асуудлаа шалгуулахаар маргаж болно. За эсвэл нийтлэг нэг ийм кейсүүлийн үед гараад байгаа. Юу вэ гэхээр ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр дээр татвар төлөгч тайлагнаад тий. Тайлангаасаа ууг нь бол татварын ногдол үүснэ дээ. Гэтэл автоматар хууль зааснараа тодорхой хувь хэмжээгээр тооцоолол нь автоматар тийм ээ өөрийнх нь тайлгнасаа орлохоос биш хууль зааснаар ингээд татварын хэмжлэх үүсчтэй. Тоон өөрчлөгдөж гэх юм уу. Тийм. Энэ тохиолдолд маргах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ер нь маргааны сэдв бол дундрэшгүй бас их байгаа шүү татвар шүү тийм. Татварын байгууллагын шийдвэрийг ер нь зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд альва этгээд ер нь дуртай үедээ шүүхэд хандаж маргах боломжтой байдгүй. За тэгээ нөгөө талаасаа татварын хяналт шалгалтыг хизээч хамаагүй хийх бас боломжтой байдаг юм болов. За татварын байгууллага хяналт шалгалтаа төрийн байгууллага шүү дээ. Хууль журам заасан үндэслэл журам хугацааны дотор хийх ёстой, явуулах ёстой, тэгээ удирдамж байх ёстой, томилолт байх ёстой. За хугацааны тухайд тухайн татвар төлөгчийн татварын асуудлаар
татврын ерөнхий хууль заасны дагуу 4 жилийн хугацаанд хяналт шалгалт. Өмнөх одоо 4 жилийн хугацаа хамаарна гэсэн үг шүү дээ. Өмнөх 4 жилийн хугацаанд хамааруулаад хяналт шалгалт хийх хэрэгтэй. Тэрнээс урагшаага хяналт шалгалт хийгээд эхлэх юм бол тийм эрх хэмжээ хуулиараа байхгүй. Тий. За татвар төлөгчийн тухайд хууль заасан бас хугацааг баримтлах хэрэгтэй. Захиргааны шүүх ер нь бол захиргааны процесс хууль зааснараа нийтлэхээрээ тий тэр тухайн шийдвэрийг мэдснээс хойш за мэдээд дээждний байгууллага албан тушаалтан за эсвэл гомдол хянан шийдвэрлэгчийг бүрэг бүхий байгууллагад хандаад хариу авсан. Эсвэл аваагүй. Энэ хугацаанаас авах ёстой хугацаа байна шүү дээ. Аваагүй тохиолдолд авах ёстой хугацаа. Энэ хугацаанаас 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжил гаргах ийм хэрэгтэй байдаг. Тий. Иргэдийн дунд яг татврын талаар одоо за тодорхой одоо юм нарийн одоо мэдлэг одоо байхгүй байж болно шүү дээ тий. Тэгэхээр татврын байгууллагатай холбогдоод бас зөвлөмж авах боломжтой байдгийн болов. Тэр нь хуулиараа угаасаа татврын байгууллага зөвлөн туслах тий зөвлөх ийм чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр татврын байгууллагатай очиод зөвлөгөө тусалцаа авмаар байна. Тий татвараа зөв зүйтэй тайлагнаа зөв зүйтэй төлөхийн тулд эсвэл нөгөө хөнгөлт чөлөөлөлтөө эдлэхийн тулд мэдлэг байхгүй байж болно. Нэг зар яваад байлаа тий телевизэр ч юм уу. Хөнгөлт чөлөөлөлтөд тэдний дотор тайлагнаа төсөлтөө гаргаад ингээд эдлээрээ ч идэх юм. Тэгэхээр яг яах ёстой юм процесс журам нь. Ямар материал бүрдүүлэх ёстой юм. Тэрийг очиод лавлчих боломжтой. Татврын байгууллага тийм зөвлөгөө өгөх үүрэгтэй. Тийм. Тэрийг бас мэдж авах ёстой юм байна. За түрүүн хугацааны асуудлыг ярьсан тий. Тэгвэл шүүхэд хандхаас өмнө яг өөр одоо юуг анхаарах талаар манай иргэдэд болон надад хэлж өгөөч гэж хүсэж байна. Захиргааны шүүхэд хандах шалгуур шаардлага тийм нэхэмжил тавигдах шаардлага гэж юм байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хян шийдвэрлэх тухай хууль. Шүүхэд хэрэг хян шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйл тийм ээ нэхэмжил тавигдах шаардлагууд бүрдүүлбэрүүд байдаг. За араас нь ямар тохиолдолд шүүх нэхэмжлийг хүлээн авахаас татгалзах вэ? Өөрөөр хэлбэл ийм шалгуурыг хангаагүй бол нэхэмжлийг шүүх хүлээж авах эрх хэмжээ байхгүй, боломж байхгүй. Тэр нь 54 дугаар зүйл заагдсан байдаг. За жишээ нь шүүхэд одоо маргахтаа тийм ээ харьяалал баримтлах хэрэгтэй. Татврын байгууллага магадгүй нэхэмжил гаргаж болно шүү дээ. Актаар тогтоосон төлбөрийг тийм ээ гомдол санал гаргаагүй маргаагүй бэжэж төлөхгүй ингээ хугацаа хэтрүүлээд байна. Улс хохироод байна шүү дээ. Ингэж байгаа тохиолдолд яг иргэний шүүхт хандна. Өөрөөр хэлбэл субъект нь иргэн хууль итгээд маргааны зүйл нь эдийн баялагтай холбоотой. Татврын мөнгө байна шүү дээ тэр төлбөр. За нөгөө талаасаа хэм хэмжээний актын асуудал яригдана. 1-2 нь юу вэ гэхээр тухайн захиргааны шүүхийн харьяаллын биш тохиолдол байдаг. Ямар тохиолдол байх вэ гэхээр татвар чинь өөрөө тийм ээ татвар төлбөр хураамж гэсэн ийм нэлээд том зохиц ойлголтыг багтааж идэг. Төлбөр хураамж хүртэл татврын төрөл байх нь шүү дээ. Тэгэхээр зам ашигласны төлбөрийг аваад байгаа тий авах үндэслэл болоод байгаа тэр акт чинь өөрөө юу юм? Хэм хэмжээний акт бол яг уу нийслэх захиргааны иргэн шүүхэд биш захиргааны иргэн давж цаалт гарчны шүүхэд процесс хуулийн 112 заасны дагуу тусгай журмын маргаан учраас тийшээ нэхэмжил гаргана. Энэ тохиолдолд бид нар 54-ийн 1-2-оор хүлээн авахаас татгалзнаа. Та наашаа биш тийшээ нэхэмжиллээ гаргаач. За 1-ийн 3-ын тухайд маргаан таслах зүйл. Татврын маргаан таслах зүйл. Яг татврын асуудлаар гомдол хян шийдвэрлэгчийн бүрэг бүхий байгууллагын татврын маргаан таслах зүйл байдаг. Маргаан таслах зүйлдөө та бүхэн тэр дэнчингээ тавиад тэ хугацаанд хандаад асуудлаа шийдвэрлүүлсэн юм уу үгүй юм. Тухайн байгууллага албан тушаалтаа эсвэл гомдол хян шийдвэрлэгчийн бүрэг бүхий байгууллага албан тушаалтаа асуудлын шийдвэрлэлчүүл яах вэ? Маргаан байхгүй болчихно шүү дээ. Магадгүй тэр хүний хүсснээр шийдвэрлэлчүүл тэр хүнд гомдол байна уу? Байхгүй. Маргаан байна уу? Байхгүй. Шүүх маргааныг шийддэг. Маргаан байхгүй асуудал дээр шүүхэд хийх ажил байхгүй л гэсэн үг энгийнээр хэлэх юм бол. За цаашлаад дийлэнх одоо тохиолдол юу гэдэг вэ? Хугацааны асуудал. Хугацаагаа хүмүүс яс одоо барих ёстой тий хугацааны асуудал. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээж аваад 30 хоногтой шүүхэд хэмжил гаргах ёстой. Тий энэ хугацаагаа баримтлаагүй тохиолдолд шүүх бас хэмжлийг хүлээх авахаас татгалзнаа.
Тий. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаа анхаараад шүүхэд хууль заасан бүртгүүлбэрийг хангасан хэмжлэлээ гаргах нь ер нь бол зөв зүйтэй байна. Хугацааны тал дээр бас анхаарах хэрэгтэй. Тэрийг бас ойлгох хэрэгтэй байх нь. Тухайн үедээ тий одоо жишээ нь хугацааны талаар би мдээгүй байлаа тий хэмжил гаргалаа. Тэгээ яг тухайн хүн дээр бас мдээгүй учраас гэж шийдвэрлэх бас боломжгүй гэж ойлгож болох уу тий. За ер нь хууль мэдгүй байх нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндслэл болохгүй. Гэхдээ тухайн хүндхүү үзэх шалтгаан бай тийм ээ. Хүндхүү үзэх шалтгаан татварын ерөнхий хуульд ийм тохиолдлыг хүндхүү үзэх шалтгаан гэж үзнэ гэж зохицуулт байдгийг. Тэгэхээр хүндхүү үзэх шалтгаанаа нотлоод хугацаа сэргийлэх хүсэлтэд бас тавих боломжтой. Хугацаан дээр бол тий. Түүнээс биш ерөөсөө би мэдэхгүй байжгаад энэ хугацаанд хэмжил одоо гомдол гаргах ёстой гэдгийг мэдэхгүй байжгаад одоо ер нь маргая гэж бодлоо гэж ороод ирэх юм бол энэ бас боломжгүй зүйл юм аа. Тий. За татварын маргаан таслах зөвлөлийн талаар бол та ярьлаа. Тэгээ жишээ нь миний асуудлыг одоо татварын маргаан таслах зөвлөлөөс таны зөв байна гэдээ одоо шийдвэрлсэн тохиолдолд эцсийн шийдвэр болох уу? За эсвэл тухайн шийдвэрийг одоо зөвшөөрөхгүй зөвшөөрчтэй татварын байгууллага шүүхэд маргах хэрэгтэй гэдэг юм болоо. За энэ их сонирхолтой асуулт байна. Татварын маргаан таслах зөвлөлөөс маргаан таслах зөвлөлийн ажиллах журам тийм ээ заасны дагуу хууль тогтоомжид татварын ерөнхий хууль заасны дагуу тухайн татварын байгууллага албан тушаалтны шийдвэрийг хэвээрүүлдэг хүчингүй болгох. За дахиад хянаж шийдвэрлэе төдөлгөлзүүлэх ийм одоо төрлийн шийдвэрүүд гардаг. За гэтэл гомдлыг хангаад татвар төлөгчийн гомдлыг хангаад тийм ээ татварын тэр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй олголоо гэж бодъё. Энэ тохиолдолд хуулиараа татварын байцаагч тухайн татварын байгууллагад маргах эрх байхгүй. Хэдий энэ акттай маргах эрх хэнийг нь байгаа бол энэ нь өөрөө гомдлоо хэн шийдвэрлүүлэхээр гомдол өсөлтийг гаргасан тухайн татвар төлөгчд байгаа болохоос биш. Тухайн асуудлыг шийдвэрлсэн актыг гаргасан этгээдэд буюу татварын улсын байцаагч тиймэрхүү хуулиараа байхгүй маа. За тэгвэл маргаан таслах зөвлөл дээр дурдсан одоо яг энэ шийдвэрүүдээс те төтгөлзүүлсэн шийдвэр гарвал яг одоо тэрхүү шийдвэртийн шүүхийн журмаар бас одоо маргах боломжтой байдаг болов уу гэж асуух гээд. Яг хүмүүс тийм хэмжил ирүүлдэг. Ирүүлдэг. За тэр маргаан таслахын төдөлзүүлсэн шийдвэрийн агуулгыг аваад үзэх юм бол гомдлыг аливаа байдлаар эцэлж таслаж шийдэггүй байна тийм ээ. Таслаж шийдэггүй. Дахиад тухайн асуудлаараа шалгаад шинээр акт гаргаад ингэж шийдвэрлсэн тохиолдолд энийг эцэслэн шийдвэрлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл татварын байгууллага тухайн асуудлаа эцэслэн шийдвэрлээд дахиад шинэ акт гаргаад тийм үү. Тийм ээ. Тэр нь тухайн татвар төлөгчийн эрх хуульсны ашиг сонирхлыг өндөөд зөрчөөд ингэж үзэх юм бол шүүхэд хандах хэрэгтэйгээс биш шууд төдөлзүүлсэн шийдвэртэй холбогдуулаад маргах юм бол шүүх энийг урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой тийм ээ гэдэг агуулгаар нь хүлээх авахаас татгалзах юм үндэслэлтэй гэдэг юм. Маргах гэдэг үгэн дээр бас нэг зүйл асуумаар санагдлаа л да. Одоо монголчуудын хувьд дийлэнх нь хил ам хийх гэж ойлгоод идэх тий. За энэ дэр одоо хил ам хийж өгөх хөвдөө гэдэг ч юм уу тий. Тэр нь бас нэг бодлороо хил ам хийгээл явахын гэдэг ч юм уу тий. Ойр тойрных нь маргаан одоо хийх одоо эрх ер нь одоо хүнд тухайн хүнд монгол хүнд маань тий иргэнд маань байдгийн болов хил ам хийх гэдэг яг энэ үгээр хаацаалаад өөрийнхөө эрхийг зөрчүүлээд байдгийн болов гэж бас энэ хоёрыг асуумаар санагдаад байгаа. За ер нь бас нэг тийм нийтлэг ойлголт байдаг тийм ээ. Өөрийнхөө эрх ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд төрийн байгууллагад за бусад ямар ч асуудлаар байна уу? Гомдол, өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргаад явхаар хил ам хийгээд байна гэдэг. Нэр хүндэт нь сэв суух гээд байна да. Тэгэхээр энэ асуудлыг бол бид тэгж хүлээж авах ёсгүй юм. Тийм. Бусад хүмүүс маань ч гэсэн одоо ардчилсан нийгэм тийм ээ. Хүний эрхийн тодорхой мэдрэмж суугаад бас нэлээд хугацааг ардаа үдлээ. Хил ам хийх гэхээсээ илүү энэ үндсэн хуулиар олгогдсон шүүхэд мэдүүлэх, шудрах шүүхээр шүүлгэх ийм эрхийн асуудал. Тэр хүний гомдол нэхэмжил заавал үндэслэлтэй байхыг шаардахгүй шүү дээ. Тэрийг чи шүүх шийднэ. Миний эрх ашиг зөрчигдөөд байна.
үнэхээр болохгүй байна гэж үзээд тэр хүн гомдож байгаа бол тэр асуудлаараа маргах шүүхэд хэмжил гаргах шиг нээлттэй шүү. Энийг бол хил ам хийж ийнэ гэж ойлгохгүй шүү. Шүүгчээсээ бас яг түрүүн асуухад хил ам хийгээд гэдгсэн чинь ёстой тэгэж болохгүй шүү гэд тий. Яг шүүгчний хувьд бол тэгж хариулж ирсэн. Тэгэхээр таны хувьд магадгүй тий шудраг бас санагдаад эсвэл одоо зарим асуудлыг шийдвэрлэмээр санагдаад байх юм бол хил ам гэж бодохгүйгээр бас ингэж эрхээ эдлэх боломжтой юм байна гэдгийг ойлгож байна. За бас нэг зүйл энэ бол одоо хамгийн их асуудаг асуултууд болоо гэж бодож байна тий. Ямар нэг зүйл одоо бид нэр дэлгүүрээс худалдаж аваад тий. За тэгээд эсвэл компаниас баримт одоо авч чадаагүйгээсээ болоод иргэн хохирвол яах вэ гэдэг асуултыг асуумаар байна. За ер нь татварын багц хууль шинжилсэн найруулга хэрэгжиж эхлээд тодорхой хугацааг ардаа үдлээ. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн хэрэгжилт ер нь жигдрэх талдаа орлоо гэж хараад байна. За татварын төлбөрийн баримт тийм ээ, баримт гэдэг чинь төлбөрийн баримт. За хамгийн түгээмэл одоо хүмүүс нийтлэг тохиолдоод идэг асуудал надад ч юм уу. За энэ тохиолдолд гэхдээ хууль журмынхаа дагуу за надад төлбөрийн баримт олгосонгүй гэдэг гомдлоо эхлээд татварын байгууллагад гаргах нь. Татварын байгууллага энэ тохиолдолд яадаг вэ гэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Тий. Ийм зөрчлийг төлбөрийн баримт өгөх үүрэгтэй этгээд гаргасан уугүй юу гэдгийг шалгана. За гаргасан тохиолдолд зөрчлийн тухай хууль заасны дагуу шийтгэл оногдуулсан. За манай шүүхтэй яаж холбогдоод байдаг вэ гэхээр татварын байгууллага, татварын улсын байцаагч шийтгэлийн хугацаар тухайн татвар төлөгчийг торглоо гэж бодоход үгүй ер нь ингэж торгох ёсгүй байсан шүү дээ. Би гомдолтой байна тий. Хэмжил гомдол гаргамаар байна гэд манайд гомдол гаргаад хүрээд ирдэг. Энэ тохиолдолд шийтгэлийн хугацаатай холбоотой асуудлаар гомдлын шаардлага гаргана гэж ярьдаг. Тэгээ гомдлын шаардлага гаргаж холбогдно. За араас нь төлбөрийн баримтаа зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаасаа өмнө магадгүй тий гаргаад өгсөн. Гаргаад өгчихсөн. Энэ тохиолдолд шүүх яах вэ гэхээр за ингээд зөрчлөө арилгасан байхад тийм ээ арилгасныхын дараа шийтгэлийн хуудас бичээд шийтгэл оногдуулаад байгаа нь буруу байна гэж шийдсэн тийм тохиолдол байдаг. Эцэслэн шийдвэрлэгцээ хэрэг маргааны тухай байна. За нөгөө хүн чинь яагаад ингэж гомдол санал гаргаад байна гэхээр магадгүй дараа жилд нь тийм ээ нөгөө шинэ байран дээр байна гэж бодъё л да. Шинэ байран дээр бол хувь хүнийхээ хувьд тий хувь хүнийхээ хувьд хөнгөлт чөлөөлт идэлье гэдэг юм хөнгөлт идэлье ач гэдэг юм буцаа олголт авах хэрэгтэй маа гээд хугацаанд багтаагүй амжаагүй. Энэ тохиолдолд бас нэг хохироод үлдэх асуудал эрсдэл үүсээд байна да. Тий. Тэгэхээр цаашаа яах вэ гэхээр хүмүүст ямар боломж байгаа вэ гэхээр магадгүй дараа жил ч юм уу эсвэл дараа жилийн хүлээхгүйгээр татварын байгууллагата би ийм хүндэтгүү шалтгааны улмаас те ийм асуудалтай байсан учраас хугацаанд хандаж чадсангүй шүү дээ. Тийм. Ингээд хандаа татварын байгууллага эрхэн шийдвэрлэхээс хамаараад дахиад манай шүүх рүү ирэх үү? Тэндээ шийдэгдээд дуусах уу гэдэг асуудал яригддаг юм. Татварын хөнгөлөлт чөлөөлтийг ер нь иргэнч бай, компанич бай хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж болох заалтууд те татварын хуульд байдаг энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд бас хэрхэн эдлэх вэ? Тэр талаас сайхан дэлгэрэнгүй хариулаач. За яг уу би татварын байгууллага алтан тушаалтан биш болохоор дэлгэрэнгүй мэдээлэл хангалттай өгнө гэхээсээ илүү хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой шүүхийн маргааны тохиолдолд те шүүх юуг анхаарч юуг харж үздэг юм бэ гэдэг талаас нь тайлбар өгөх нь бас зөв бах. Хөнгөлөлт чөлөөлтийн тухай татварын олон төрлүүд байдаг. Татварын төрөл болгоноос хамаарат те ямар тохиолдолд хөнгөлөлт эдлүүлэх үү, ямар тохиолдолд чөлөөлөлт эдлүүлэх үү, ямар тохиолдолд хасагдах зардал тооцох уу гэдэг юм уу тодорхой урьдчилсан нөхцөл шалгуурууд хуулиараа тавьсан байна. Тий. Энэ нөхцлүүдээ бүрэн дүрэн хангаад баримтаа бүрдүүлээд тайлагнаад тий ингэснээр хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлэх боломжтой. Татварын төрөл бүрээр нэг бүрчлэн ярих бас боломж бол заалга. Ааха. За дараагийн асуумаар байгаа асуулт бол хүмүүс одоо нэг орлого дээр тий аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний тухайд бол хувь хүний орлогын албан татвар тий
төлж байгаа яагаад нөөт төлөх ёстой вэ гэж бас их асуудаг л да. Тэгээд яг энэ төрлийн гомдол одоо нэхэмжлэлч гэдэг юм уу тий шүүхт юу н ирдэг болоо татварын байгууллагад эсвэл очих хэрэгтэй юм болоо яадаг юм бол Яг хоо бие даасан хэмжлийн шаардлага гэхээсээ илүү нөгөө хэмжлийн шаардлагыг үндслэлээ болгож зарим тохиолдолд яг энэ агуулгаар маргаж орж ирсэн асуудал байдаг. За аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа төллөө тийм ээ өөрсдөө тайлагнаад төллөө гэтэл нөөц бас нэг орлого дээрээ төлөх болчлоо ч гэдэг юм уу. За хувь хүний тохиолдолд хувь хүний орлогын албан татвараа төллөө. Дээрэс нь бид өдөр тутмын худалдан авалтанда хэрэглээний татвар буюу нөөтөө төлж байгаа. Дээрэс нь бизнесийн үйл ажиллагаатай хувь хүн байх юм бол тэрэндээ бас нөөт төлөөд байна. Яасаа олон татвар төлөх юм бэ ч гэдэг юм уу те. Ийм асуудал ер нь нийтлэгээрээ тавигддаг. Татвар өөрөө их онцгой асуудал л та. За үндсэн хуулиараа тийм ер нь татвар байж ич яг төр оршноо. Цаашаага бас иргэд ард иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд татварын орлого тий төсвийн орлого ямар нөлөөтэй вэ? Энэ үндсэн дээрээ үндсэн хуулиараа ерөөсөө татварыг хууль заасан тохиолдолд авнаа. Тэгэхээр зөвхөн хууль заасан тохиолдолд. За саяны жишээний тухайд аж ахуйн нэгж орлого оллоо. Эндээсээ аж ахуйн нэгж болохынхоо хувьд тий өөрийнхөө орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа төллөө. За аж ахуйн нэгж чинь татварын одоо нөөтийн босго гэж байгаа шүү дээ. 50 саяас дээш орлого олсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй бүртгүүлснээрээ нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж эхлэх нэ. Тэгэхээр татварын төрлийн хувьд өөр хуулиараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ийм орлогоос тийм ээ ийм тохиолдолд авна шүү. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиараа ийм орлогоос ийм субъектээс татварыг авна шүү гэдэг ингээ хуульчлан тогтоосныхоо хувьд эдгээр татварыг яах нь төр аваад байгаамаа. Тий. Үзэгчд маань бас өнөөдөр олон мэдмээр байсан асуултанд хариулж чадсан байх гэж найдаж байна. Тэгээд иргэдэд чиглэсэн контент учраас бас нэг нийтлэг асуултыг асуумаар санагдлаа л да. Хүн бүр одоо автобусанд суудаг байх тий. За тэгээд автобусны картаа сэнгэлүүлэхэд одоо шууд баримт өгдөггүй шүү дээ тий. Энэний талаар бас асуумаар санагдаад байгаа. Үүнтэй холбоотой хэр их маргадаг бол ер нь хуулиараа шууд баримт өгөх ёстой байдаг юм болоо яадаг юм бол. За манай шүүхэд яг энэ асуудлаар маргасан тохиолдол байдаг. Тий, эцлэн одоо шийдвэрлээд дууссан. За гэхдээ яаж марах вэ гэхээр тийм ээ иргэн тухайн автобусны компанид холбогдуулаад биш. Яг шүүхэд хэмжлэх гаргаж байгаа агуулга нь болохоор иргэн надад баримт өгөхгүй шүү дээ. Татварын байгууллагад гомдол гаргалаа. Татварын байгууллага шалгаад за нэрээ баримт өгөөгүй шүү дээ. Төлбөрийн баримт өгөөгүй шүү дээ гэд шийтгэл явууц тавьсан тийм ээ. Шийтгэл ханагдуулсан. Тэгэхээр нь тухайн байгууллага яасан гэхээр үгүй надад шийтгэлийн шийтгэл ханагдуулах үндэслэл байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн ийм шаардлагаар маргаж орж ирнэ. Тий. Энэ гомдлын шаардлагын хүрээнд шүүх хэрэг маргааныг хэн шийдвэрлсэн байх нэ. За ер нь гол агуулга нь хуулиараа юу гэж байдаг вэ гэхээр тухайн борлуулсан бараа ажил үйлчилгээнд яах нь төлбөрийн баримт олгох нэ. Төлбөрийн баримт олгох нь. Гэтэл автобусанд суух гад картыг цахим битвч картыг цэнэглээд тодорхой мөнгөнд дүнгээр цэнэглэнэ гэдэг чинь мөнгө гэдэг төлбөрийн хэрэгслийн хэлбэрийг өөрчлөөд байгаагаас биш бараа ажил үйлчилгээ шууд худалдаа авч байгаа хэлбэр биш шүү дээ. Тийм агуулга биш. Харин нэг зүйл анзаарсан бол юуны автобусны картыг та бүхэн уншуулад баярлаа хэрэглэлээ тийм ээ. Баярлаа гэд. За бүртгэл юмаа зөв хийлгсэн тохиолдолд мэйл хаягт нь тухайн өдрийн оройн ч юм уу тий 1000 төгрөг төлбөрийн баримт гэд ирчдэг. Яг энэ бараа ажил үйлчилгээ худалдан авсныхаа хариуд төлбөрийн баримтаа аваад байна л гэсэн үг. За шууд миний ойлгож байгаагаар бол бэлэн миний гарт байгаа 1000 төгрөгийг
зүгээр картанда хийгээл ашиглаж байна гэж одоо баг ойлгочиход болохоор юм бэ те. Яг энэ асуудал дээр бол Ер нь болно тийм. болох байхаа. За маш их баярлалаа. Тэгээд олон бас үзэгчд маань хэрэгтэй асуудлуудын талаар асуултанд нь хариулж өгсөн танд маш их баярлалаа. Нэ шүүгч маань за өөр асуух зүйл байна уу гэж надаас асууж исэн. Тэгээд би хариулахдаа би татварын ямар нэг одоо олон асуудлыг сайн мэдэхгүй. Миний цалин төлдөгч гэдэг юм уу те цалингаасаа би одоо ингэ татвар төлдөг байдаг маань л одоо байгаа. Тэрнээс биш би татвартай сайн мэдэхгүй байна гэж хариулсан чинь та өдөр болгон татвартай ингээ харилцдаг тий татварын ямар нэг одоо энэ субъект ороод штэ тий талх авж байгаа бол өндөг авж байгаа бол ингээд өдөр болгон хүн бүр оролцож байдгаа гэд хэлжсэн. Тэгээд үзэгчд маань ч гэсэн зарим нэг мэдэхгүй за тэгээ яг яаж шийдвэрлэх юм болоо за эсвэл хаана хандах юм болоо ч гэдэг юм уу эдгээр асуултандаа сайхан хариултыг авч чадсан баха гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн бэлтгэдэг Ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин шүүгчээр нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Оронгоо оролцлоо. Хөтөлбөртэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.